Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Бид өнөөдөр хоёр хувьсагчтай шугамд гэртгэлийн системийг шийдийг график хэрэглэн олох гэсэн сэдв үзнэ. За өмнө нь бид хоёр хувьсагчтай шугамд гэртгэлийн системийн нэмэх болон орлуулах аргыг үзэж судалсан байгаа. За өнөөдөр график хэрэглэн системийн шийдийг олох гэж байгаа учраас бүгдээрээ график байгуулдаг дүрмүүдээ эргэн нэг саний. За шугамд гэртгэлийн графикийг байгуулахдаа нэгдүгээрт нь y тэнцүү kx дээр нэмэх нь b гэсэн хэлбэрт оруулна. Хоёрт нь тэгшүнцэгт координатын системээ байгуулна. Гуравт нь хүснэгт зурж координатын цэгүүдээ олно. Дөрөвт нь графика байгуулна гэсэн алхамтуудаар бид явдаг. За шугамд гэртгэлийн графикийн x хувьсагчийн өмнөх коэффициент k-тоог бид нар шулууны налалт гэж нэрлэж байгаа. За шулууны налалт гэдэг маань нэг шулуун дээр орших дурын хоёр хос цэгийн координатуудын ялгаруудын харьцааг шулууны налалт гинэ гэж бид нэр 8 дугаар ангидаа үзсэн. За шулууны налалтыг бид нэр ихэвчлэн k усгээр тэмдэглэдэг. За тэгвэл өнөөдрийн системэнд маань шулууны налалт хэрхэн үүрэгтэй бүгдээрээ анхаарна. За энэ дээр хэдүүлээ жишээ авъя. Жишээ нь 3x-ээс хасах нь 2 тэнцүү y. За энэ тэгштгэлийн маань шулууны налалт нь x хувьсагчийн өмнөх коэффициент буюу 3 гэсэн налалттай байх нэ. За системийн шийдийг олох графикаар олохдоо тэгштэглүүд маань график нь параллел хэлбэртэйгээр зурагдаж болно. Энэ тохиолдолд систем маань шийдэггүй байх нэ. За дараа нь тэгштгэлийн графикууд маань огтлолтсон хэлбэртэйгээр зурагдаж болох нь байна. Энэ тохиолдолд бол систем маань цорганц шийдтэй байх нэ. За дараагийн тохиолдолд тэгштгэлийн графикууд давхардаж зурагдах нь байна. Энэ тохиолдолд төгсгөлгүй олон шийдтэй байх нэ. За тэгвэл багш нь энэ тохиолдол тус бүр дээр жишээ авъя. За нэгдүгээр жишээ нь графикууд параллел буюу шийдэггүй байх. За 3x дээр нэмэх нь y 6 9x дээр нэмэх нь 3y тэнцүү 15. За энэ системийг графикийн аргаар бүгд шийдэн тодорхойлъё. За тэгэхээр багш нь хэлсэн шугамд гэртгэлийн графикийг байгуулахдаа тэгштэглийг бол ийм хэлбэрт бичих ёстой. За тэгэхээр бид нар эндээс y-ийг ялгана гэсэн үг. Тэгвэл нэгдүгээр тэгштгэл маань y тэнцүү хасах 6-аас хасах нь 3x. За хоёрдугаар тэгштэглээс бид нар y-ийг ялгах ёстой. Y маань урдаа 3 гэсэн коэффициенттай байгаа учраас бид нар тэгштэглийг 3 дахин багасгаж y-ийг ялгах ёстой. Тэгэхээр эндээс 5-аас хасах нь 3x. За систем маань ийм хэлбэрт шилжлээ. Одоо бид нар энэ тэгштэглийнхээ шулууны налалтуудыг тулбар олъё. За нэгдүгээр тэгштгэлийн шулууны налалт нь x хувьсагчийн өмнөх коэффициент буюу бас 3 байна. Хоёрдугаар тэгштгэлийн налалт мөн адил бас 3 байна. За тэгвэл бид нар эндээс ямар дүгнэлтэнд хүрч болох нь вэ гэхлээр тэгштэглүүдийн шулууны налалтууд нь тэнцүү байвал яадаг бах нь график нь параллел шулуунаар зурагдах буюу систем шийдэггүй гэсэн дүгнэлтэнд хүрч болох нэ.
За тэгвэл энэ хоёр тэгштэглийг бүгдээрээ координатын хавтгай дээр байгуулъя. За шугамн тэгштгэлийн график байгуулахад бол хамгийн багадаа 2 цэг өгөхөд график бол байгуулагддаг. За багш нь энэ тохиолдолд 3 цэг авч графика байгуулъя. За хасах нэг x нь хасах нэг буюу x-ийн оронд хасах нэгийг орлуулахад y маань хасах 3 гарах нь байна. За x-ийн оронд тэг цэгээ орлуулахаар y хасах 6, x-ийн оронд 1 сутгаа орлуулахаар хасах 9 гарах нь. За эдгээр 3 утгаа мөн адил 2 дугаар тэгштгэлийн x хувьсагчд орлуулж өгье. За тэгэхээр 8 гарах нь байна. Тэгийг орлуулахаар 5, нэгийг орлуулахаар 2. За хавтгай дээр дүрслэе. За x-ийн хасах 1 утгад y-ийн хасах 3 утга, x-ийн хасах 1 утгад y-ийн хасах 3 цэг маань энд байх нь x-ийн тэг утгад y-ийн хасах 6, x-ийн 1 утгад y-ийн хасах 9. За энэ 3 цэгээ холбоод зурчээ. За энэ бол манай 1-р тэгштгэлийн график гарч ирлээ. За 2-р тэгштгэлийн графикийг хасах 1 үед 8, x-ийн хасах 1 утга нь 8. За x-ийн тэг утга нь y-ийн 5, x-ийн 1 утга нь y-ийн 2. За ингээд манай 1-р тэгштгэл маань тэгштгэлийн системийн маань графикууд нь параллел шулуун хэлбэртэйгээр зурагдсан байгаа учраас манайх шийдэхгүй гэж дүгнэж байна. За 2 дугаар жишээ. Огтлцох ёстой. За энэ системийг бодоход бид нар бүгдээр энэ хэлбэрт оруулах ёстой. За эндээс y-ийн ялга бол за 2 дугаар тэгштэглээс y-ийн ялга бол за ийм хэлбэрт бичигдэх нэ. За эндээс бүгдээрээ шулууныхаа нааллтыг олъё. 1-р тэгштгэлийн шулууны наалалт бол хасах 1 байх нь байна. За 2 дугаар тэгштгэлийн шулууны наалалт бол 2 гэсэн байх нэ. За эндээс бид нар ямар дүгнэлтэнд хүрэх вэ гэхээр шулууны наалалтууд маань өөр тоо байх тохиолдолд бол огтлцох нэ гэж дүгнж болох нь. За бүгдээрээ график дээр зурж харъя. За мөн адил хасах 1, тэг 1 гэсэн 3 цэгийг өгье. За хасах 1-ийг 1-р тэгшгэлд орлуулбал 6, тэгийг орлуулбал 5, нэгийг 4 орлуулбал 4 гарна. За мөн адил эдгээр 3 цэгээ 2 дугаар тэгштгэлийн x хувьсагчд орлуулъя. За хасах 1 орлуулбал хасах 3, тэгийг орлуулбал хасах 1, нэгийг орлуулбал 1 гарах нь. За хавтгай дээр дүрслэе. За x-ийн хасах 1 утганд y-ийн 6 гэсэн. За x-ийн тэг утганд y-ийн 5. За x-ийн 1 утганд y-ийн 4. За 1-р тэгштгэлийн маань график бэлэн болсон. 2 дугаар тэгштгэлийн график байгуулъя. Хасах 1 утга нь y-ийн хасах 3. За тэг утганд хасах 1. За x-ийн 1 утганд y-ийн 1. За утгаа зөв өгөхгүй бол манай шийдвэрийн хариу буруу гарна. За огтлцлын цэгээс x тэнхлэг рүүгээ болгоод x нь 2 гэсэн цэг дээр y-ийг тэнхлэг рүү болгоход y-ийг нь 3 гэсэн цэг дээр
манай ажлууд тогтолцсон байна. Тэгэхээр манай энэ систем бол x нь 2, 3 гэсэн цор ганц шийдвэртэй ханаа. За 3 дугаар жишээ нь за эндээс бид нэр y-г ялгая. За тэгэхээр бид нар нэгдүгээр тэгчлээс y-г ялгахад y-гийн урталд 2 гэсэн коэффициенттай байгаа учраас тэгшдэглийг 2 дахин багасгах буюу 2 тувааж өгөх ёстой. Тэгэхээр эндээс y тэнцүү 3-аас хасах нь 2.5x. За 2 дугаар тэгчлээс бид нар y-г ялгахад y-ийн өмнөх коэффициент 4 байгаа учраас тэгшдэглийг 4 дахин багасгах буюу 4 тувааж өгнө. Тэгэхээр 3-аас хасдаг нь 2.5x. За тэгэхээр манай хоёр тэгштгэл адилхан гарч ирж байна. Тэгэхээр эндээс шулууны наалт k нь хасах 2.5 байх нь байна. За тэгэхээр манай хоёр адилхан гэдэг маань давхцаж зурагдана гэж ойлгох ёстой. За графикаа байгуулъя. Хасах 1 тэг 1. За хасах 1 утгаа орлуулъя. Y нь 5.5, T-ийг орлуулахаар 3, 1-ийг орлуулахаар 1.5. За хавтгаа дээрээ дүрслэе. Хасах 1 үед Y 5.5 тэг X-ийн T-г утганд Y-ийн 3, X-ийн утганд Y-ийн 1.5. За ингээд үндсэндээ бол энэ дэр хоёр тэгштгэлийн маань график давцад зурагдаж байна гэж ойлгох ёстой. Энэ тохиолдолд манай системийн шийдвэр төгсгөлгүй олон шийдтэй гэж бид нар үзэх ёстой. За ингээд хүүхдүүд та бүхэн маань гэртээ сурагчийн хуудас 70, дасгал 80-аас 82-ыг хийж гүйцэтгээрэй. За анхаарал тавьсанд та бүхэнд баярлалаа.